Зам байцгаана уу Hexet podcast-аар өнөөдөр Darren Skies-ийн талаар ярилцах болно. Эхлээд Darren гэж хэн болох хэргийн ерөнхий ойлголттой болсныхаа дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Darren Skies 1970 онд Английн Yorkshire хотод төрсөн. Тэрээр хевсний компанид ажиллаж байхдаа 1996 оны 10 сард Claire хэмээх нэгэн ажлынхаа эмэгтэйтэй танилцсан. Тэрээр Claire-ийг болзоонд төрсөн ч Claire татгалцсан. Тэрний биеэ тоосон хэд өөртөө итгэлтэй гэж бодсон байдаг. Гэхдээ Darren-ийн урам хугараагүй. 3-7 хоногийн турш өдөр болгон цэцэг явуулснаар болзоонд явж тэр жилдээ цүй тавьсан байдаг. 1998 онд хосууд гэрлэж Penston хэмээх жижиг хотод хагас тусдаа байшинд амьдрах болсон. 2002 оны 3 сарын 31-нд Jack нэртэй хүү төрж 2005 оны 1 сарын 9-нд Paul гэх 2 дахь хүүгээ үлгэдэн авсан. Харамсалтай нь Darren гэрэлснийхаа дараагаар төрөмгий хүчрхийлэгч болон хуурсан байдаг. 2014 оны 4 сард тэрээр 12 настай том хүү Jack-ийг зөхөхөөр завдахад ээж нь урдуур нь ороод хүүг өрөөнд нь оруулж хаалгыг хаасан. Харин Darren Claire-ийг зогсноос шатны уруулуу унсан байдаг. Claire хэлэхдээ энэ үед л би салах ёстойгоо хатуугаар ойлгосон. Өгөөддөө хүчрхийлэлээр хүнтэй харьцдаг юм байна гэх ойлголт өгөхийг хүсээгүй. Бас ээжийг нь зодож байгааг харуулахыг хүсээгүй. Хэрвээ харвал зүрхэнд шархлана гэсэн байдаг. Ингээд Claire салах өргөдлөө гаргахад Darren араас нь мөшгөж хүч хэрэглэнэ гэж дарамтлж эхэлсэн. Бүр Claire машиныхаа дугуй хагарчихсан байдалтай байгааг ч болсон. Claire ч яаралтайгаар нөхрөөсөө 2 хүүгээ тусгаарлах хуулийн арга хэмжээ гаргуулan авсан. Гэхдээ энэ нь тийм ч удаагүй. 4 сарын дараа аав нь зарга мэдүүлж шүүхэд хандсан. Шүүх хурал болох өдөр хүлээлгийн танхимд тэр хоёр хүлээж байхад Darren муухай харж зэлтэй хөвхөн хүүхдүүддээ хэлээрэй. Чамаас олж эцэгтэйгээ уулзаж чадахгүй байгааг. Одоо дахиж хөвгүүдээ чам дээр байлахгүй. Надаас дахиж тэднийг салахгүй гэж хэлсэн байдаг. 2014 оны 7 сард шүүхээс Darren 7 хоногт 5 цаг хөвгүүдтэйгээ хүмүүсийн хараа хяналтгүй уулзаж болох эрхийг өгсөн. Claire энэ шийдвэр огт таалагдаагүй. Darren-ыг аюултай гэж үзэж байсан. Эхийн зүүн үргэлж зөв байдаг шиг одоо бид хэргийн цаг хугацаан дээр ирж байна. 2014 оны 10 сарын 22-нд Claire хөвгүүдээ сургуульд нь хөргөж өгөөд орой тарахт нь авахаар 5 минут хоцроод ирэхэд Darren төлөвлөгөөд хүүхдүүдтэй уулзах өдргээд аваа явсан байдаг. Claire ч гэртээ ирэхэд хөвгүүд уцаа гэртээ үлдээгээд явсныг анзаарсан. Darren гэртээ ирээд хөвгүүдийг дээврийн хүндийд амттай идэх юм, шин загварын галт тэрэгний тоглоомоор тоглуулж үлдээгээд оройн 6 цаг 30 минутын орчимд байшингийн хаасаагүй бензин насгаж хүмүүсийг байшинд оруулахгүй гэж урд хаалгын бариулын дор сандал тавиад 16 газар гал эхлүүлж дээврийн хүн дээр хөвгүүдтэйгээ хамт үхэхээр орсон. Darren баг хүү хоёр утааны угаараас болж ухаан алдахад том хүү Jake дүүгээ аврахын тулд дээврийн хөндийний хаалгыг онгойлгосон ч доошоогоо гал руу унсан байдаг. Яралтай тусламжийн багийнхан Darren болон хөвгүүдийг галаас аварч ойрын эмнэлэгт хүргэсэн. Jack гал сүнөгчдийг ирэхэд өөрийн гэсэн ухаантай байсан болохоор аавыг нь галыг санаатай тавьсан талаар хэлж амжсан. Ингээд цагдаа нар Claire-тэй холбогдож тэрээр баг хүү Paul-ыг нас барах мөчөд хамт байж чадсан. Ээж нь намайг битгий орхи Paul, намайг битгий орхи хүүдээ хайртай гэж хэлсэн байдаг. Харин 44 настай Darren Paul-ыг өгснөөс 20 минутын дараа нас барсан. Том хүү Jack нь амьд байсан ч биеийнх нь 56% түлэгдсэн болохоор эмийн аргаа комын байдалд оруулсан байдаг. Jack-ийг Манчестер хотын эмнэлэгт шилжүүлж 5 хоногийн дараа 10 сарын 27-нд нас барсан байдаг. Ээжийнх нь хүүдээ хэлсэн сүүлийн үг нь амар амгалан бай. Хүүдээ хайртай гэсэн байдаг. Darren энэхүү аллахыг хэд хоногийн өмнөөс төлөвлөж байсныг мөрдөгчнөр олж тогтоосон. Тэрээр эргэн тойрныхоо хүмүүстэл дэлхийн ертөнцид тэр чигээрээ миний эсрэг байна гэж ярьж зогсоо зайгүй хөвгүүдийн талаар их ярьж байсан нь хамтран ажиллагч нар хэд донтсон мэт санагдсан байдаг. 10 сарын 20-нд аллах болохоос 2 хоногийн өмнө Darren-тэй нийгмийн ажилдаа ирж уулзсан. Тэрнийг сандарсан, цухалдсан санагдсан ч хүүхдүүдтэйгээ уулзахад аюулгүй гэж дүгнсэн байдаг. Харин Darren нийгмийн ажилтнтай уулз цалаад 30 минутын дараа бензин худалдаж авч байгаагаар хяналтын камерт бичигдсэн. Аллах болох өдөр Darren өөрийнхөө машиныг гэрээсээ хол тавьж гэртээ байхгүй байгаа гэж хүмүүст харагдуулахыг хүссэн. Дараа нь би одоо амар амгалан руу явлаа гэж ижил мессежийг 6 хүн рүү явуулсан байдаг. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Энэ хэрэг дээр хэд хэдэн дурдах зүйл байгаа нь. Нэгт Darren Claire хоёрын харилцаа анхнаасаа л нуутай байсан. Darren тэрэнд ихээхэн сэтгэл төрүүлэх гэж цэцэг үнэтэй бэлгэнүүдийг хөргүүлж байсан. Үүнийг мөн
хайрын бөмбөгдөлч гэж нэрлэдэг. Лом бом болох хайрын бөмбөгдөлтөнд дөнгөж танилцсан хүн хэдэн өдрөөс хэдэн сарын турш хайрын үгс үнтэй биелэхээр бөмбөгдөхийг хэлнэ. Мэдээж нөгөө хүн итгэж эхлэхэд хайраар бөмбөгдөж байсан хүн хувирч тис өөр хүн болон хувирдаг. Дайран өөрийн сөрөг талаа цэцэг бэлгээр халахлах гэсэн үйлдэл байх боломжтой. Хоёрт дайрны хайр халамж удаачгүй хянах, цагдах болж хувирсан. Жишээ нь Клэрийн имэйл гар утсыг хянаж байсан. Нэгэн удаа Клэрийн нэрээр хаяглагдсан цагтлыг нээсэн байхаар нөхрөөсөө асуухад бидний хооронд ямар ч нуус байхгүй гэж хэлсэн байдаг. Дүүнчлэн ажил дээрээ байхад Клэр лөө ойр зүрийн зүйл асууж эхнэрээ шалгаж залгадаг байсан ч сүүлдээ тоогоо алдаж өдөрт 40 удаа залгах болсон. Клэр найзуудтайгаа уулзахад ч гэсэн ялгаагүй. Дээр нь хаанч байсан хурж ирээд суучдаг. Сүүлдээ найзууд нь дээрнээс болоод уулзъя гэж уурхаач болсон. Өвгөрөө нэгэн төрлийн нийгмээс тусгаарлагдж эхэлсэн байдаг. 3-т цаг хугацаа өнгөрхийн хэрээр дээр нь хүч хэрэглэж эхэлсэн. Нэгэн удаа хосууд үдшилтэд явахаар бэлдэж байхад Клэр ганцаараа явна гэж хэлснээс болоод гарлуугаа зохиулсан байдаг. Дээр нь шүн болгон бэлгийн ажил хийхийг шаардаж үгүйгэх хариулт авдаггүй байсан нь Клэр сэтгэл санаа бие болон бэлгийн хүчрхийллийн хохирогч болсныг харуулж байна. Клэр анхныхаа хүүг олоод жирэмсэн байхдаа дээрнээс салахыг бодож байсан ч гэр бүлтэй болоод ирэхэд дээрний зан өөрчлөгдөн гэж найдсан ч өөрчлөгдөөгүй. 4-т дээрний ааш зан даамжирч хөвгүүддээ атаа харахдаг гэмээр гар хурж дөрмгийн зан гаргаж эхэлсэн. Баг хүүгээ боомлсон бөгөөд барилдаж байхдаа гэмтэхэд тэрээр өөрийгөө зөвтгөх өгтөө хөвгүүдийг хатуу гараар өсгөх хэрэгтэй гэсэн байдаг. Түүнчлэн хоолоо удаа идэхэд нь шалан дээр хоолойг нь насгаж идүүлдэг байсан. Том хүчгсэн ялгаагүй хүчрхийлэлд өршсөн. Джек нэг удаа бүрээ тоолож байхад шууд зөхиод авсан байдаг. Дээрэн хөвгүүдтэйгээ харилцаа ихэнхдээ сөрөг талдаа. Гаднаас нь харахад хөвгүүдийн төлөө мэт харагдавч ямар ч аав хүү гэсэн сайхан харилцаа үүсгэж байгаагүй. Түүнчлэн Клэрт хөвгүүдийг өөрөөсөө холдуулахыг хизээч дэвчихгүй талаар анхааруулсан байдаг. 5-т тэгэхээр зарим хүмүүс дээрэн ингэж хандаж байхад яагаад эртгэн салаагүй юм бэ гэж гайхаж магадгүй. Яг л зарим хүмүүс ийм харилцаанд хоригдсан байдаг шиг. Клэр итгэхтэй явандаа бүх зүйл сайжирна гэж найдаж байсан. Тэглээж тэрэнд зугтаа ихэхэд санхүүгийн бололцоо байгаагүй. Клэрт итгэл найдвар төрүүлж байсан зүйл нь дайран буруу зүйл хийснийхаа дараа үргэлж цэцэг явуулж уучлалт гуйдаг байсан. Бүр уур уцаартайгаа хэрхэн тэмцэх талаар хичээлд хамрагдсан ч төр зурих болж таарсан. Ихэнх гэр бүлийн хүчрхийлэгч нар хүн амны хэрэг үйлддэггүй. Клэр ч гэсэн ийм хэмжээний зүйл хийн гэдэгтээ санал нийлээгүй. Гэхдээ эцэст нь албаныханд аюултай гэж анхааруулсан ч харамсалтай нь тэд сонсоогүй. Дээрэнд хангалттай олон асуудалтай гих түүхүүд байдаг. Үүнээс нь дурдвал гэр бүлээ маш хатуу хяналтанд байлгадаг. Хөршлүүгээ дайрснаас болж баригдаж байсан. Хүүгүүд нь нийгмийн ажилтнанд ааваасаа айдаг талаараа хэлсэн байдаг. Тэгэхээр дайрныг хүүхний талаас нь дүгнвэл өөртөө итгэлгүй, хувиа хичээсэн, үш хонзонтой, хяналтандаа байлгах асуудалтай, зайлтай, гутранг, хүйтэн, харгис, ууртай, сэтгэл хөдлөл тогтворгүй, ич хүрээр дүүрэн. Дайрны энэ шин чанар нь хохирогч нарциссист төрөлдөө орно. Дайран өөрийнхөө хийсэн зан аашаасаа болоод эхнэр хүүхэд нь холдоход тэд надтай хамт байхыг хүсэхгүй байна гэж гомдлсон байдаг. Өөрөө асуудал болоод байгааг ойлгох ухаан тутсан. Дайранд өрөвдөх сэтгэл дутмаг боловч гэмт хэрэг хийсэн хүмүүсийг өмгөөлнө. Нэгэн удаа тэр хоёр мэдээ үзэж байхад эцэг нь хүүхдүүдээ алсан талаар гарахад тэрээр яагаад эр хүн ийм зүйл хийдгийг ойлгож байна. Аауд ээж нар шиг хүндэл хүлээдгүй гэсэн байдаг. Дайран 2014 оны 10 сард шүүх хурал дээр бүх зүйлээ алдаж байгаагаа мэдэрсэн. Тэрний үгийг сонсож ойлгох хинч байгаагүй. Шүүхийн өмнө аав гэх хүн рүү бүх буруу шийдэж байгаа юм шиг санагдсан. Тэгтээ дайранд ганц өс санаж байлсан хүн бол Клэр. Учир нь Клэрээс л болж ийм зөвхөн байдалд орж байгаа. Салаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Ямар ч эрх мэдлгүй болгож намайг хог дээр хайлаа. Надад мэдрүүлсэн зүйлийг чамд мэдрүүлнэ гэж их хэмжээний хор хохирол учруулахын тулд тэрээр хөвгүүдийг сонгосон. Мэдээж Клэрийг алж болох байсан ч зовлон шаналлыг мэдрүүлэхийн тулд Клэр амьд байх ёстой. Тэрээр Клэрийн хамгийн хайртай зүйлийг нь авч өөрийнх нь эсрэг ашигласан. Түүнчлэн Клэр бүх зүйлд өөрийгөө буруутгаж би дайрныг өрөвдөхгүй яаваа. Түүнийг хангалттай хайрлахгүй яаваа. Салснаас л ийм зүйл боллоо гэж бодуулахыг хүссэн. Энэ бол дайрны сэтгэлгээ хэрхэн гажуудсныг харуулж байна.
Дайран өгснийхаа дараа хүмүүс тэрнийг өрөвдөж, Клэрийг аратан мэт харна гэж бодсон. Клэр дараа нь хэлэхдээ Дайрны нарциссистийн эхний шинж тэмдэг илэрхийлэл орхиж явахгүй яваа гэж харамссан байдаг. Тэгэхээр төгсгөлд нь дуртахад хохирогч нарциссистууд бүх хүмүүсийн л буруу, би буруу гэсэн дүр тоглодог. Хайр дурлал дээр тэмч, төхөөрөмжтэй хамтрагч биш. Мөн тэд ихэвчлэн хүчрхийлэгч байдаггүй. Гэхдээ эдгээр эмзэг нарциссистууд хэд өөрийгөө гэсэн өөртөө итгэлгүй, өш хонцонтой, садист, уур хилэнтэй, төрөмгий болоод ирвэл хүчрхийлэл хийх магадлал хамаагүй өндөр. Ийм нарциссист эрэгтэйтэй учирсан эмэгтэйчүүд ихэвчлэн яавал гэж хамгийн муудаа гэхэд намайг л өвтгөн гэж боддог. Мэдээж зөвхөн хоёр хүний талаар ярьж байгаа бол энэ боломжтой. Гэхдээ хүүхдтэй болоод ирэхэд нарциссист хүүхдээ хэрхэн төсөөлөшгүй зовлон мэдрүүлэх талаар л боддог. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.